За та бүхний өдрийн мэндийг хүргэе. За нэгдүгээрт энэ хуулийг бол нэг удаагийн чанартай. За мэдээж одоо нийгмийн төслөөс илүүтэй эдийн засгийн эргэлтэд өгөөжтэй. Тэгээд дээрэс нь томоохон төсөл арга хэмжээнд одоо эрчимжүүлэх зорилготойгоор оруулж ирж байгаа гэж үзэж байгаа учраас дэмжиж байгаа. Дээрэс нь хамгийн гол агуулгаараа энэ дээр бас хэлсэн ба нийт одоо манай 17.9 их 80 төгрөгийн боломжоос 29% л эргэлттэй байгаа. Тийм томоохон төсөл арга хэмжээнд явуулах гэж оруулж ирж байгаа гэж үзэж байгаа. Би Батбол гишүүнд бас сэлбдээр одоо та ийшээгээ чингэлтээр гараад сэлбийн ийшээ гараад явбал энэ нийслэлийн бүтээн байгуулалтууд бол маш эрчимтэй явж байгаа. Одоо бүр эхнээсээ барилгууд нь баригдаад эхэлсэн. Одоо төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны жишг болох хэмжээний ийм зүйлүүд явж байгааг та нэг гараад харуул бас их зүгээр санагдсан. Яагаад би нэг онцолж хэлээд өнөхөр энэ чинь хуучин гэр хорооллуудыг бас дахиад газарт оруулаад хилцээрт ороод дахиад шин төрлийн барилгууд орж ирж байгаа. Тэгэхээр энэ бол биднэрт явандаа хамгийн гол өнөөдрийн нийслэлд тулгамдаад байгаа утааны хэмжээг бууруулах гэх мэтлийн юм зүйлүүдэд хамгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас энэ төсөл төр заавал байх ёстой болов гэж бас бодож байгаа гэдгийг хэлье гэж бодож байна. Тэр миний зүгээс яг хуу энэ дээр ер нь эдийн засгийн мөн чанартай төслүүдийг болвол нэгэнт эн чинь буцаад өөрсдөө орлого олоод зээлээ төлчих боломжтой зүйлүүд бол энэ хөгжлийн банкаараа л уг нь дамжиж явах хэрэгтэй. Гэхдээ түрүүний хэлсэн энэ үндсэн шалтгаан буюу зээлийн ашиглалт бага байгаа учраас л томоохон төслүүдийг эрчимжүүлэхийн тулд оруулж ирж байгаа юм байна гэж ойлгож байгаа. За энэ утгаараа 3 асуулт байна. Дахиж ийм нэг удаагийн чанартай хууль оруулж ирэх нөхцөл үүсэх үү? За эндээс үзэхэд 70 эдэн төсөл арга хэмжээ байна шүү дээ, тий. За түрүүн бол яг мэдээж тэр аккур суурьтай явна гэдэг бол айгүй зөв шийдэл юм шиг харагдсан. За хоёр дахь нь болохоор яг ингэж явснаар ямар эрсдэл та нар харж байна? Одоо ингээ нэг удаагийн хууль баталж явснаар та нар ямар эрсдлийг харж байна? За гурав дахь асуулт болохоор яг энэ гурван төслүүд маань ямар явцтай, хэдэн үе явцтай явж байгаа? Энэ санхүүжилтээ авснаар хэрэгжилтэн дээр ямар давуу тал үүсэх үү? Хурцсах боломж байгаа юу? Ийм 3 асуулт байна. Сангеам эхлээд хариулъя. Эндрэ микро. За Сангеам төсвийн бодлого төлтийн газрын дарга Санжадорж гишүүний асуултанд хариулъя. За тэгэхээр нэгдүгээрт бол бид дахиж бол ийм хууль бол гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Ягаад тэгэхээр бид нөгөө төсвийн одоо энэ бүртгэлийн системээ өөрчлөх одоо ажил маань бол эхэлсэн явж байгаа. За цаг хугацааны үед бол бид төсвийн дунд хугацаанд буюу 4-5 жилийн дотор энэнийг эцлээд орно гэсэн тийм зорилт тавьж байгаа. Тэгэхээр бол дахиж ийм хууль гарах шаардлагагүй болно. За өрийн хувьд бол энэ зээлийн одоо хилцээрийг энэ төслүүдийг хэрэгжүүлэхдээ улсын хурлд танилцуулж зөвшөөрлөө авч явахдаа бол бүгдээрээ өрийнхэн дондоо орцсон доонууд байгаа. Тийм. Тэгэхээр бол бид бол одоо өрийг бол энэ зээлүүдийг одоо илүү хурдан ашигласнаар бол одоо тэр хэмжээгээр манай өрийн хэмжээнд бол одоо эрсдэл учрах бол тийм эрсдэл бол байхгүй. Хамгийн гол асуудал бол бид нар бол нийгэм эдийн засгтаа үр шимийн хурдан аль болох хүртэх ийм асуудал бол байгаад байна. Тийм 3 дахь асуудлыг тэгээд орхилж байна. Энд дээрсэн. Хэдэн номер? 7 номерын микрофон. За номын гишүүний асуултанд хариулъя. Сангийн хамтлагийн жаргал гадаад зээлийн хувьд ер нь одоо 2024 оноос эхлээд бид нэг хөнгөлтэй болон хөнгөлтэй нөхцөлтэй юм зээлүүд авах боломжгүй болсон. Одоо ер нь цаашдаа бид гадаад зээлийн их үүсвэр авах юм бол арилжааны нөхцөлтэй. Энэ утгаараа одоо байгаа гадаад зээлийн их үүсвэр өөрөө хязгаарлагдсан болоод ирж байгаа. Монгол улс өөрөө донор орны тоонд бас ингээ ороод эхэлж байгаа. Тэгэхээр гол асуудал одоо яг улсын хурлаас хоёрхан баталсан энэ зээлүүд бол ихэнх нь нэг хөнгөлтэй дээрэс нь одоо зээлийн төслүүд нь тусламжийн их үүсвэртэй хосломол. Тэгэхээр энэ нь бол одоо манай эдийн засгийн хувьд томоохон төслүүдэд ашиглалтанд оруулах хөгжлөө дэмжихэд бол маш чухал одоо түлхэц болох асуудал байгаа учраас газрын тос боловсруулах үйлдвэрүүд бол Монгол улс анх удаа ийм 6 их 80-ийн гадаад зээл авсан байгаа түүхэндээ. Тэгэхээр энэ бол өөрөө яг энэ төслийг энэ хуулиар зохицуулснаар бусад төслүүдийн хувьд бол нөлөөлөл нь бас бусад төслүүдэд зээл төсөв талдаа яваад ашиглаад явхад бол хугацаанд ашиглаж орох одоо боломж бас бүрдэх ийм давуу талтай байгаа. За сайн зэрэг гişүн асуулт асуу.